Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг нийт сонсогчдоо хүргэе. Би анх суугаа 2025 оны 4 сард нэгээд 7000 гаруй сонсогчтой болчихсон явж исэн боловч анхны сууг маань 7 сард хаагдаад сууггүй болсон. Гэхдээ ийм төрлийн суугт өөрөө дуртай сонирхолтой учраас өөрийнхөө боломжтой зав зайтай цагаа ашиглаад 8 сард дахин суугаа нэгээд аль хэдийн 9600 гаруй сонсогчтой болсондоо маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэнд маш их баярлаж байгаагаа хэлэхэд таатай байна. Энэхүү хэрэгүүдийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг. Тэгээд гадаад хэрэгүүдийг ярьдаг сувгууд маш их олон байдаг. Бүгдээрээ мэдж байгаа. Харин монгол хэргийг ярьдаг сувг цөөхөн байдаг учраас ихэвчлэн монгол хэрэг дээрээ тулгуурлаж хэрэгээ сонгож ярьдаг. Зөвхөн шүүхийн нээлттэй хавтас материалын хэсгээс хараад бэлдэж ярьдаг учраас бүрэн хавтас хэрэгтэй танилцаагүй тул би яг хажууд нь байсан мэт харж исэн мэт ярихыг хүсдэггүй. Тэгээд аль болох албаны илүү дутуу үггүй хүргэхийг гол зорилгоо болгон хичээдэг. Энэ нь манай сувгийн онцлог гэж бодож байна. Гэхдээ би яг хэрэгтэй холбоотой гэрчүүдийн мэдүүлгийг та бүхэнд үг үсгийн өөрчлөлтгүйгээр хүргэж, дор бүрнээ өөртөө бодож тунгаан мөн энэхүү хэрэгүүдийг сонсоод сэрэмжлээсээ хэмээн бодож хүргэдэг байгаа шүү. Ингээд 2025 оны хамгийн сүүлийн дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Байн гүргэлж хилдэгчлэн гэрчүүд болон шүүгдэгч бусад нэрсүүдийг түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байгаа гэдгийг санаарай. Өнөөдрийн ярих хэрэг маань хөдөө орон нутагт 2014 онд гарсан үнэхээр харамсалтай хэрэг байгаа. Энэ хэрэгт 3 хүн холбогдсон бөгөөд шүүгдэгчдийн биеийн бясалдаар хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Ганаа нь Монгол улсын иргэн 1991 онд хөдөө орон нутагт төрсөн. Хэрэг үлдэх үедээ 25 настай байсан. Эрэхтэй яс үндэс халах боловсрал бүрэн бусдуунд мэрэгжилгүй ам бүл 3 ээж дүүгийн хамт хөдөө орон нутагт орчин суух хаягтай урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй би эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай хэмээн тэмдэглэсэн байна. Шүүгдэгч Сүхэн Монгол улсын иргэн 1990 онд хөдөө орон нутагт төрсөн 26 настай эрэхтэй яс үндэс халах бүрэн дунд боловсралтай жимс ногооч мэрэгжилтэй ам бүл 5 ээж дүүнэрийн хамт хөдөө орон нутагт оршин суудаг. Урд өмнө нь ял шийтгэл хэдэлж байгаагүй би эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах бүрэн чадвартай. Шүүгдэгч инхээнд Монгол улсын иргэн тухайн хэрэг болох үед 28 настай байсан эрэхтэй яс үндэс халах тусгай дунд боловсралтай авто засварын инженер мэрэгжилтэй ам бүл 1 хөдөө орон нутагт амьдардаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй би эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай хэмээн тэмдэглэсэн байна. Шүүгдэгчдийн холбогдсон хэргийн талаар дуртад шүүгдэгч Сүхэ Ганаа нар нь согтруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ 2014 оны 9 сарын 10-наас 11-нд шилжих шөнө 11 цагаас 01 цагийн орчимд хөдөө орон нутагт байх сумын төвд байрлах баарнаас эргэн баяраг дагуулan гарч Toyota Sprinter маркийн тээврийн хэрэгсэлд суулган үйл ялах зүйлээр шалтгаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэж сумын төвийн хойд талд хээр аваачин гар хөлөөрөө цохих өшөглөх 12 кг 85 г жинтэй автомашины запас дугуйгаар цохих зэргээр зодож улмаар бие хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багаажинд хийж зөөвөрлөн сумын төвд байх хороололд эзэнгүй хашаанд аваачин 9 кг 90 г жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой нүүрний орчимд цохиж олон тооны гэмтэл учруулж танхайн сэдэлтээр гэмт хэрэгээ нуунд далдлах зорилгоор бүлэглэн он цайрагаас хэрцэг аргаар хохирогчийг бие хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан. Шүүгдэж инхээнд Ганаа Сүхэ нарыг согтруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ баяраг бүлэглэн зодож түүний ам биед нь аюултай нөхцөл байдалд оруулсан байхад нь тусламж үзүүлээгүй. Тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад нь мэдэгдээгүйгээс болж баярагийн амнаас хохирч хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус холбогдсон байна. Хэрэг маань нэлээд жоох урт болох хандлагатай тул та бүхэн завтай тийм үедээ сонсорой гэж хүсье. Ингээд шүүгдэгч Ганаагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2014 оны 9-р сарын 10-ны шөнө би арх хэтрүүлж хэрэглээд өөрийнхөө үеийн сайхан залуугийн амьд хүрсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Одоо болтол яагаад ийм хэрэг хийснээ бодоод ойлгохгүй байна. Цаг хугацааг ухрааж болдог бол ухраамаар байна. Өчнөө олон хүмүүс найз нөхөд маань дөртөж хэцүү байна. Талигачийн ээж болон гэр бүлээс нь дахин уучлалт гуйж маш их гэмшиж байгаагаа хэлье. Миний үйлдсэн гэмт хэргийг үнэн зөвөр шийдвэрлэж өгнө. Тухайн үед гэмт хэрэг үйлдснээсээ болоод сэтгэл санааны хямралд орсон байсан. Тухайн үед цагдаад мэдүүлэг өгөхдөө юу гэж асууж байгааг нь мэдэхгүй. Цагдаагийн амийг дагуулж тийм гэж хэлж байсан. Цагдаа өөрөө найруулж бичсэн. Тэр үед тайван өөрийнхөө мэдүүлэг өгсөн бол үгийн алдаа гарахгүй байсан. Хугацаа өнгөрсний дараа тайван болж хэрэгээ үнэн зөвөр шийдвэрлэх
хэлүүлээ. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрээд явлаа гэхэд би залуу хүн гараад ирлээ гэхэд би нутагтаа очино. Найз нөхөд дээрээ очино. Хэцүү байх гэж бодоод хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэе гэж шинчилсэн мэдүүлэг өгсөн. Анх хүнд хэрэг хийсэн учраас маш их сэтгэл санааны чочролд орсон байхдаа хэцүү нөхцөлд анхны мэдүүлэг өгсөн. Одоо болтол би унтаж чадахгүй, хар дарж хашгирж уйлаад сэрээд байгаа. Тэр үед ямар ч хуулийн мэдлэг байхгүй, прокурор гэж ямар хүн байдаг, цагдаа нь ямар цолтой байдгийг ч мэдэхгүй, хар ажил хийдэг мужаан хүн байсан. Тэр үед би буруу зөрүү мэдүүлэг өгсөн. Иймээс хийсэн хэрэгээ багч гэсэн цайруулах гэж шинчилсэн мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна гэхээс өөр хэлэх үг алга. Хэргийн талаар бол 9 сарын 10-ны өдөр инхээ миний утсыг аваад явсан. Тухайн үед мөнгөгүй болсон байсан. Инхээ хөгшин дүүрүүгээ яриад 30 мянган төгрөг авахар болчихлоо. Авахаар явъя гэж хэлсэн. Үдээс хойш очиж банкнаас мөнгө аваад ойролцоох бааранд орж нэг арих нэг лаацтай пив уусан. Тэр үед архиндаа нэлээд халсан байсан. Тэгээд айлд очиж пив уугаад оройн нь дахиад өдөр орсон бааранд очиж пив уугаад бүжгэлсэн. Бүжиглэж байхад нүд бүрэлзээд байгааг санаж байгаа. Тамхи татгаар гараад орж бүжиглэж байгаад дахиад тамхи татгаар гарсан. Тэгээд тамхи татаад буцаж орсноо санахгүй байгаа. Би нүүрэндээ цохиулаад сэрсэн. Би зүрх муутай, түргэн ууртай, нэг уурлагаараа муухай ширүүн ууралдаг. Тэгээд нүүрлүү цохихоор нь уурлаад шууд талигачиг цохиод хавсарч унгаад дээр нь суугаад цогсон. Тэгэхэд намайг араас нэг хүн татсан. Хаанч байгаагаа мэдэхгүй. Талигачийн найз нөхөд юм байх гэж бодоод эргэж хараад цохих гэтэл инхээ байсан. Одоо болоо гээд инхээ ах намайг машинд суулгасан. Би машинд өрүүлийн ард сууж байхдаа тамхи татах гээд салглаад чичрээд байсан. Би тамхи татах гээд шүдэнд хайж байхад инхээ талигачтай чи одоо яваа. Чамайг алчхан штэ. Чи харж байгаа биздэй гэж ярьж байсан. Талигаач алуул алал биз. Та нар хэний нутагт яваагаа мэдэж байна уу? Алхахыг нь харъя. Та нарыг бүгдийг чинь маргааш олно гэж хэлж байсан. Тэрийг сонсоод миний уур хүрээд багаачнаас дугуй гаргаж ирээд талигаач руу шийдсэн. Багааж онгорхоо байсан. Цохих юм хайж байгаад дугуй авсан. Анх дугуйг шидээд би талигаачийг оноогүй. Инхээ ах бит хоёрын дунд гараа алдлаад зогсож байсан. Би наадхыг чинь алчхыг гэж хэлсэн. Инхээ талигаачийг яв пэмэн чамайг аллаа штэ гэж хэлж байсан. Талигаач алвал алал биз. Маргааш та нарыг би ална гэж хэлэхэд инхээ чим үү ямар овоо ярддаг юм гэж хэлээд уурлаад талигачийг цогсон. Намайг хорж байсан гараараа цогсон. Инхээ бит хоёр хойлоо цогсон. Инхээ гараараа нэг цогчхоод нэг өшөөлсөн. Дугуй жалганд орсон байсан. Би оноогүй цаашаа явсан дугуйгаа авчираад дахиад шидсэн. Дугуй талигачийг онсон. Тэгээд дахиад зодох гэхэд инхээ чи одоо гэрлүүгээ алхаад яв. Бид нэр явлаа гэсэн. Тэгэхэр нь би очиж дахиад зодсон. Инхээ чи болоо хүн аллаа штэ гэж чангаар муухай хашгирсан. Тэгээд л би талигачийг зодохой болсон. Талигач босож чадахгүй, босох тэнхэлгүй болсон байсан. Би машины гадаа сууж байгаад дугуйг авчираад машинд хийх гээд явахдаа наадхан машинд хийчих гэж инхээд хэлсэн. Инхээ сүхээ хоёр талигачийг өргөж байхад нь би өргөлцөөд машины багажинд хийсэн. Сүхээ миний хажуу суудал дээр аргашаа хөвтөөд унтаж байх шиг байсан. Инхээ бит хоёр одоо яах уу гэж ярилцаад эмнэлэг тавьж жөхөөр болсон. Эмнэлгийн урд талд машина унтрааж зогсоод очоод юу гэж хэлэх үү гэж байгаа. Гудамжнаа соллоо гэж хэлийгээд орох гэж байснаа хувцас солиод эргэж эмнэлэг тавьчирч өгөхөөр болсон. Тухайн үед зодсноо хүнд мэдэгдэхгүй тулд энэ нь надад зөв юм шиг санагдаад гэртээ очиж хувцас солих гээд гэрлүүгээ орсон. Хувцсанд талигачийн цус нэвтрээд бид наалдсан байсан. Хувцсныхаа ханцыг норгож байгаад бие дээр байгаа цусаа арчаад бүгдийг нь цэнхэр цамцанд хийгээд сүхээг машинд хийчихгээд өгсөн. Сүхээ бит хоёр төрүүлж гарсан. Инхээ газраар ор засаад хувцсаа тайлаагүй хүнжил нөмрөөд сууж ясан. Явъя гэхэд инхээ олоолаа очоод дими та хоёр гудамжнаас оллоо гэж хэлээрэ гэсэн. Тэгэхэр нь юу ч бодолгүй заа гээд бит хоёр явсан. Эмнэлгийн гадаа очоод зүүн тишээ хараад зогссон. Гэтэл нэг машины гэрэл гарахаар нь цагдаа мэдчихсэн юм болов гэж бодоод зүхтаад явсан. Тэр чигтээ явж байгаад нэг хоосон хашаа байхаар нь ухарч орж зогсоод талигачийг машинаас буулгасан. Тэгээд би сүхээг машинд ороод чихээ таглаад нүдэн айнаад сууж бай гэж хэлсэн чинь сүхээ гүүгээд яваад өгсөн. Тэгээд чулуу хайж байгаад нэг чулуу олоод талигачийг цогсон. Тэгээд машиндаа суугаад сумын төв дотор явсан. Би одоо яах вэ? Юу хийчих вэ гэж бодоод нилээд явсан. Бараг 10 км явсан байх. Сүхээ унтаад байгаа юм уу? Юу ч дуурахгүй цонх тал руугаа хараад байсан.
Тэгээд зам салхаар нь зогсоод авч явсан хувцснуудаа буулгаснаа хэрэггүй юм байна гэд буцаагаад машинда хийгээд аваад явсан. Буцаад сумын төв рүү ороод Mobicom-ийн антенны ойролцоо хашааны гадна машины хуучин дугуй харагдахаар нь хувцснуудаа тэр дотор хийгээд орхисон. Буцаад байртаж байсан газараа ирэхэд инхээ Тамира ах хоёр унтаж байсан. Гэртээ ороход яасан гэхээр нь зүгээр гэж хэлээд унтсан. Тэр шөнө нойр хүрээгүй юм боцоор байгаад өглөө болгосон. Маргааш өглөө нь би эхлээд талигачийг орхисон газараа очиж харсан. Талигачийг хашааны аман дээр орхисон байсан. Би хараад л сандраад буцаад явсан. Тухайн үед иргэн хүний эрх үүргийг мэдэхгүй болохоор улам л цаашаага тэмүүлээд байсан. Буцаж ирээд нэг газар даваачиж нууя гэж утсан. Инхийг сэрэхэд инхээ хөгшнийхэн толгой хагарлаа. Сүхээг аваад явчих гэж хэлсэн. Сүхээг сэрэхэд сүхээ арай гэж боссон. Би сүхээг машинд хүрц хийх гэхэд сүхээ тухайн үед ажилдаа хэрэглэж байсан 3 хүрзийг машинд хийсэн байсан. Би цагдаа нарт хэрэгэлсэн нэг хүрзээ л өгсөн. Тэгээд сүхээг авч яваад талигачийг орхисон газраасаа аваад машинтайгаа голын шавартай газарт очоод нүх ухаж булсан. Буцаж ирээд инхээ Тамира ах хоёрт талигачийг ингээд газар булчглаа гэж хэлсэн чинь Тамира ах ойр хавьд нь айл байсан уу? Нохоо шувуу ухаад гаргачих вэ? Өнөөдөр сайн өдөр байна. Одоо намар өвөл хавар зунаас газартаа шингэх юм байна гэж хэлсэн. Манай ажлын хашаан дотор айл байдаг. Тэр хүмүүст шижиг ахуулахгүй тулд ажиллаа хийж байгаа юм шиг дүр үзүүлж байсан. Тамира ах ажиллаа хийж байгаад байн таньдаг айл руугаа яваад ирээд байсан. Сүхээ ажиллаа хийж чадахгүй байсан. Сүхээг чи ороод хоолой хийж бай гэсэн. Инхээ гэрлүүгээ орсон. Би ч араас нь орсон. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд авч яваад байцаасан. Инхээ хэрэг болсон талаар санаж байгаа мөртлөө хэрэг болсон газрыг санахгүй өөр зүг рүү заагаад байсан. Би хэрэг болсон газрыг санахгүй байсан боловч буцаж ирэхдээ ухаантай байсан болохоор цагдаа нарт хэргийн газрыг зааж өгсөн. Шалгалтын 3 дахь өдөр би цагдаа нарт энэ газар биш ядчил зодон болсон газар цустай байх ёстой гэж хэлсэн. Тэгээд цагдаа нартай явган явж байгаад машины мөр замаас гарсан байхыг хараад хэргийн газрыг олсон. Одоо хэрэгээ хүлээж байгаа болохоор хурдхан шиг хийсэн хэрэгийнхээ ял шийтгэлийг эдлэхээр явна. Тодорхой хугацаанд ял эдлэн үүнийгээ даваад гарч ирвэл талигачийн ар гэрээхэнд гин бурууга жааханч гэсэн цариулах гэж хичээн. Би баарнаас яаж гарснаа юунаас болж муудсан ягаад зодон болсныг санахгүй байгаа. Би хохирогчийг нэг цохиод хавсарч унгаагаад дээр нь сууж байгаа цогсон. Түүнийг амьд үлдээвэл маргааш нь цагдаад хилчих юм шиг санагдаад өөрийгөө баригдуулахгүй л гэж бодож байсан. Сүхээ зодоонд оролцоогүй. Би инхийг мөнгө төгрөгийг чи даа гэж хэлээгүй. Мөнгө төгрөгний асуудал гарвал манай гэрлүү ярина гэж тиймэрхүү л зүйл ярьсан. Би угаасаа хүн алсан. Сүхээг хүн аллаа гэд чирээд явхад хүн алаагүй үний имий чинь 4-5 жил л авах байх гэж бодож байсан. Гэтэл анхан шатаар ороход 23-аас 24 жил гэж байсан. Сүхэд 20 жилийн ял оногдуулахаар нь найзаагаа ингэж болохгүй юм байна гэж бодоод үнэнээ хэлэхээр шийдсэн. Инхээ зодоонд оролцсон. Би хүн алсан гэж хэлээгүй. Би инхээг энэ хэрэгээс салгах гэж мэдүүлэг өгч байсан. Би сүхээг хүн алсан гэж хэлээгүй. Зодоонд оролцсон гэж хэлчих юм чинь гайгүй байх гэж бодсон. Миний анх өгсөн 2-3 хуудас мэдүүлэг энэ хэрэгт байхгүй байсан. Сүхээд анх шүүхээс ял сонсоход чоширцсон. Би дараа нь хүний өмнө гимшиж амьдрахгүй гэж бодсон. Сүхээг хэл сэргээр явуулчихвал хэцүү. Эртгэл залруулъя гэж бодсон хэмээн мэдүүлсэн. Мөн шүүгдэж ганаа дахин мэдүүлэхдээ машины багажнаас баригдаж буй хороололд буулгаж орхих үед талигаач шалдан байсан. Талигаачийг зодсон газар юм уу? Аль эсвэл баарны гадаа. Машин руу суулгах үед тайлагдаж хаягдсан байж магадгүй гэж бодож байна. Гар утсан ч гэсэн задуулсан газараа хаягдсан байж болзошгүй. Машинаас зөвхөн батарей гарсан. Би сонсож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Энэ зүйл ангиудаас өөр гэмт хэргийг нуун далталсан. Бүлэглэн үйлцэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би юунаас болж муудснаа мэдэхгүй байна. Би согцсон байсан болохоор санахгүй байна. Би баарны охинтой ямар ч холбоогүй тэр өдөр танилцаад утасныхан дугаарыг авсан. Би хохирогчийг ганцаараа зодсон гэж бодож байна хэмээн мэдүүлэг өгсөн. Одоо харин бүгдээрээ шүүгдэх Сүхэгийн мэдүүлгээ сонсцгоё. Би 2014 оны 9-р сарын 10-ны өдөр энэ хэрэгт холбогдсон. Өглөө бид нар ажиллаа хийж байгаад бид 3 өдөр 15 цагийн үед бааранд орсон. Тэгээд бааранд нэг шил арих, нэг пив ууцгаагаад гарсан.
Гараад байрлаж байгаа газарлуугаа явж байгаад инхээгийн танил ах ихч хоёртой таарад танилцаад гэрт нь очиод пив уусан. Тэр айлаас гараад байрлаж байсан байранда ирсэн. Инхээ мөнгөтэй болоод гарах гэж байхад хамт пив уусан ах ирээд юмд яваад өг гэж хэлсэн. Орой бид 3 бааранд ширээнд суусан. Дараа нь бүжгэлсэн. Бүжиглэж байгаад буцаад ширээнд очиод суухад инхээ гана 2 байхгүй байсан. Гадагшаа гарахад машинд инхээ гана 2 нэг танихгүй залуутай сууж байсан. Тэгээд машинд суугаад нүд анилдаад унтсан. Инхээ намайг татаж сэрээгээд буугаад ир хүн өргөлц гэж хэлсэн. Машинаас буухад газар хүн хөвтөж байсан. Би гараад өргөхөд дийлэхгүй байсан. Гуруула өргөж багаажинд хийсэн байх. Би багаажинд хийснийг нь мэдээгүй. Тэгээд машинд хийгээд эмнэлгийн гадаа ирсэн. Инхээ гана 2 зөөлгөн яриад байсан. Нэг мэдгээд гэрэн гадаа ирээд зогссон. Бид нар хувцаа сольсон. Инхээ хүнжил нөмрөөд суугаад та 2 яв гэж хэлсэн. Би ганатай хамт эмнэлгийн гадаа ирж зогсоод гана машина хөдөлгөөд явсан. Бид 2 цаашаа яваад хашаанд иртэл гана намайг машинд сууж бай гэж хэлсэн. Тэгээд нэг харахад сумаас гарсан байсан. Нэг харахад суманд явж байсан. Тэгээд маргааш нь гана намайг хүрц машинд хий гэж хэлсэн. Хаашаа явж байгааг нь мэдээгүй. Машинд суугаад ганатай хамт тэр хүнийг булсан. Тэр хүний хажууд том чулуу байхыг харсан. Тэр хүнийг булчаад буцаж ирээд ажиллаа хийх гэхэд хийж чадахгүй байсан. Гана намайг хоолоо хий гэж хэлсэн. Гэрт ороод хоол хийж байхад инхээ орж ирээд өчигдөр юу болсныг санаж байна уу гэж асуусан. Би юу ч санахгүй байсан. Инхээ надад юу болсон талаар бүгднгийн ярьж өгсөн. Эхлээд намайг зодож байцаалт авсан. Дараа нь дахиад надаас байцаалт авсан. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн. Хэргийг газар дээр нь шалгаж байна. Мэдүүлгийг бичлэгтээ хийгээд дараа нь өмгөөлөгчд чинь үзүүлнэ гэж хэлсэн. Тулгай цагтаа нөгөө 2 чинь чамайг талигачиг цогсон гэж гэрчлээд байна. Хэд цогсноо сана гэж хэлсэн. Цэцгээ өмгөөлөгч бас чи хэд цогсноо санавал танхаа хэрэг рүү орно гэж хэлсэн. Тэрийг нь сонсоод би цогсон гэж хэлсэн. Би хохиролд 3 сая 800,000 төгрөг өгсөн. Талигачийг өргөлц гэхээр нь л өргөлцсөн. Хашаанд буулга гэхээр нь буулгасан. Бас буулсан нь миний буруу. Би гимшиж байгаа. Гэхдээ би гин буруугүй. Хэрэгээ үнэн зөвөр шийдвэрлүүлмээр байна. Өөр юм мэдгүй хэмээн мэдүүлэг өгсөн. Мөн шүүгтээс сүхээ өмгөөлөгч цэцгээтэй хамт дахин мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэгт Ганагийн эзэмшлийн Toyota Sprinter маркийн машинтай Гана инхээ бид 3 явж сумын төвд байх бааранд 15 цагийн үед ороод нэг хүний нэг пив аваад дээрэс нь 0.75 грамын шилтэй Улаанбаатар архи авч ууцгаасан. Энэ үед Гана баарны баримын хүүхэндээ танилцаад юм ярьж байгаад утасныхын дугаарыг авсан. Тэгээд бид авсан юмаа дуусгаад гарсан. Тэгээд гараад явж байхад манай барилгын хажуу талд байдаг Дорж гэдэг ах их нэртэйгээ Эрдэнэ гэдэг ах их нэртэйгээ дөрвөлөө явж байхтай нь таарсан. Тэгээд тэдний очиод 2 литрийн савтай 2 ширхэг пив авч өгснийг хувааж ууцгаасан. Тэгээд байранда ирээд мөнгө олохын тулд барилга дээр ирээд нэг палкийг голоор нь хувааж 4 ширхэг брус болгоод дээрээс нь нэг шуудай цементний хамт хүнд зарж 20,000 төгрөгтэй болоод эргээд баар руу явсан. Үүний өмнө сумын төв дээр байсан манай нутгийн залуу болох сэргэлэнгийн гэрт очиж хоол идээд тэднийхээс гараад баар руу 21 цагийн үед очиж суусан. Бид нар бааранд ороод 0.75 грамын шилтэй Улаанбаатар архи аваад уугаад сууж байхдаа нөгөө баримын охинтой цуг бүжиглээд байж байсан. Тэгээд байж байхдаа би нилээн согцсон байсан. Баарнаас гараад машин руугаа суухад нэг танихгүй залуу Гана инхээ нарын хамт сууж байсан. Тэгээд намайг машинд суутал Гана машинаа шууд асаахад сумын төвөөс хойшоо яваад зогссон. Машинд суугаад явж байхдаа баарны хүүхнээс болж муудаад хэрэлдээд зогссон. Тэгээд машинаас буугаад Ганатай зодтолтохоор нь би Ганагийн талд орж нөгөө залууг элбэж зодсон. Энэ үед инхээ голоор орж ирээд салгаад байсан. Тэгээд зодтолтоо болж инхээ бит хоёрыг наад хүнээ эмнэлэг рүү аваад яв гэхээр нь хохирогчийг Гана бит хоёр машиныхаа багажинд хийгээд хөдөлсөн. Тэгээд шууд байрлаж байсан байрлуугаа иртэл инхээ буула та хоёр наад хүнээ эмнэлэг тавиачиж өггээд үлдсэн. Тэр үед Гана бит хоёр гэрт ороод өмсөж байсан цустай хувцаа тайлсан. Тэгээд би Гана хоёлаа энэ хүнийг эмнэлгийн ойролцоо буулгаад үлдээгээд эмнэлгийн уур талд зогсдол баруун талаас машины гэрэл гараад ирэхээр нь Гана цаашаа хөдөлж явсан. Тэгээд сумын зүүн талд баригдаж байгаа хорооллын эгнэний баруун талаасаа 3 дахь даймангүй эзэнгүй хашаанд орж зогсоод Гана бит хоёр нөгөө залууг багажнаас өргөөд машинаас буулгасан чинь ёолоод байж байсан. Тэгтэл Гана намайг машинд ороод
нүдэ анаад байж бай гэхээр нь би машиндаа ороод суудал түс хийх чимээг гарсан. Би харсан чинь Ганаа гартаа том чулуу барьчихсан харагдаж байсан. Тэгээд би Ганааг талигаачийн толгой руу цогцглоо гэж ойлгосон. Тэгээд Ганаа машиндаа орж ирээд суугаад сумын төвөөс урагшаа гараад давхсан. 10 гаруй километр газар яваад буцаж ирээд сумын төвөөр орж буцаад сумын төвийн урд дээр байх Цэргийн ангийн хашааны баруун хойд талд хэвтэж байсан дугуйнд өмсөж явсан хувцснуудаа хийж хаяад байрандаа 03 цагийн үед ирж амарсан. Тэгээд өглөө Ганаа 07 цаг өнгөрч байхад намайг унтаж байхад сэрээгээд нөгөө залуу чинь үхчихсэн байна. Хүү амтан харчих гээд байна. Аваач шнууй гэж хэлээд намайг босгоод барилга дээрээс хүр заваад явсан. Тэгээд нөгөө хашаандаа иртэл нөгөө залуугийн нүүр ам нь нэлд цус болчихсон байхаар нь хоёлаа өргөж машиныхаа багааж нь тийгээд сумын төвөөс зүүн тийш аймгийн төв замаар давхсан. Тэгээд замаар нилээд явтал эрэг жалгатай газар ирээд машинаа зогсоож байгаад баруун тишээ явган бууж яваад элэстэй газар хүрзээрээ нүх ухаад машинаас цогцос буулгаж хоёр хөлнөөс нь нэг нэгээр нь барьж чирээд угсан нүхэндээ хийж булсан. Тэгээд буцаж ирээд барилга дээр ажиллаа хийсэн. Энэ үед инхээд нөгөө залуу чинь үхчихсэн байна. Бид хоёр нуучгаад ирлээ гэж хэлсэн хэмээн мэдүүлэг өгсөн. Харин шүүгдэж инхээ мэдүүлэхдээ энэ хоёр үндэслэлгүй мэдүүлэг өгч байна. Миний анх өгсөн мэдүүлэг үнэн бид нарыг тус тусад нь байлгасан. Ганаас үхээ хоёр өөр мэдүүлэг өгөөд байна. Би Дорнод аймагт мал хариулж морь уйдаг байсан. Тулгаа намайг ирээд хоёр торох барилцаад өг. Дааг өгье гэж хэлсэн. Тэгээд би ирээд энэ хоёртой танилцсан. Танилцаад 14 хоноогүй байсан. Энэ хоёр цагдаа нар гэрч нарыг үндэслэлгүйгээр гүтгэж байна. Энэ хоёр багаасаа хамт найзалсан худал мэдүүлэг өгч байна. Анх сүхээг жолооны үнэмлэхтэй юм чинь машин барьсан гээд хамгийн түрүүнд байцаасан. Дараа нь Ганааг байцаасан. Хамгийн сүүлд би мэдүүлэг өгсөн. Ганаа бид хоёр ярьж тохиролцсон зүйл байхгүй. Сая болсон явдлыг энэ хоёр ярьлаа. Би ярих хэрэггүй байх. Би үнэн зөв мэдүүлэг өгсөн. Асуултанд үнэн зөвөөр хариулна. Цагдаа бид нарыг өөр газар гавалсан байсан. Хооронд нь уулзуулаагүй. Бусдыг энэ хоёр ярьсан. Би энэ хоёрыг хорьсон. Ганаа дугуугаар талигачийг цохиход би хохирогчд даруулж унсан. Тэгэхэд миний хувцас цус болсон байх. Намайг унтаж байхад энэ хоёр миний хувцсыг аваад явсан байсан. Түмээ байцаагч цогоо прокурор хоёр зохис гэж хэлсэн юм байхгүй. Тэр хүмүүсийг шүүх хуралдаан дээр авчираад асуух хэрэгтэй. Ганаа баарны охины утасны дугаарыг аваад мессеж бичиж байсан юм байна лээ. Тэр баарны охиноос болж л талигачийг хохироосон гэж ядаж байна. Бид нар сум руу орж ирээд шууд гэрээхээ гадаа ирсэн. Эхлээд намайг гэрт буулгасан. Би энэ хоёрыг наад хүнээ эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн болохоор тэдэнд итгэж гэртээ үлдсэндээ л харамсаж байна. Энэ хоёр үгээ нийлүүлж намайг болон мөрдөн байцаагч нарыг гүтгэж байна хэмээн мэдүүлсэн. Мөн шүүгдшинхээ дахин мэдүүлэг өгөхдөө 2014 оны 9-р сарын 10-ны өдөр өдийн өмнө ажиллаа хийж дуусчаад байж байхад дүүрүүгээ мөнгө явуул гэж уцаар ирсэн чинь над руу 30 мянган төгрөг хаан банкар шилжүүлсэн. Тэгээд би хамт ажиллаж байсан Ганаагийн хамт мөнгөө авсан. Тэгээд хэдүүлээ мөнгөтэй болсон хийх ажил байхгүй байсан юм чинь ганцхан POE гээд Ганаас хүндрийн хамт Toyota Sprinter маркийн машинтай баар руу 15 цагийн орчимд ороод нэг хүний нэг пив аваад дээрээс нь 0.75 грамын шилтэй Улаанбаатар арх авч уусан. Энэ үед Ганаа тэр баарны үйлчлэгч охинтой танилцсан гэж байсан. Тэгээд бид нар юмаа ууж дуусгаад гарцгаасан. Ганаа баар руу явъя гэхээр нь сүхээ бид гурав Ганаагийн машинтай хамт явсан. Баарнд орохын өмнө Ганаагийн найз сэргэлэнгийнх айл руу ороод хоол идсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад баар руу ороод 0.75 грамын шилтэй Улаанбаатар арх авч ууцгаасан. Ууж байхдаа бүжиглэж бариад орой болтол сууцгаасан. Энэ үед гаднаас нэг танихгүй залуу орж ирээд тэр баарны охинтой уулзаж байсан. Тэгтэл Ганаа намайг явъя гэхээр нь дагаад гарсан чинь нэг танихгүй залуутай машин луугаа сууж байсан. Тэгээд машин луу суутал машинаа асаагаад сумын төвөөс хойшоо гарсан. Машинтай хойшоо явж байхдаа хүүхэн дээрээс болоод муудаад гарсан. Тэгээд сумаас нэлээд яваад машинаа зогсоогоод Ганаа сүхэнэр нөгөө залууг машинаасаа буулгаад хоорондоо зодолдоод гарсан. Би тэднийг салгах гээд хорих үед Ганаа машин лугаа гүйж ирээд арийнхаа багажийг онгоолгоод запас дугуйгаа аваад нөгөө залууг цохих гээд далаа харна. Би өмнөр нь норж дугуйтай цааш түлэгсэн. Энэ үед сүхээ нөгөө залуутай зодолдоод байхаар нь салгатал Ганаа дугуйгаа барьж ирээд дугуйгаар 2-3 удаа цогсон. Яг хаан цогсныг нь хараагүй. Би очиод та нар хүү аллаа болооч гэж хориод салгасан. Намайг энэ хоёрын нэгийг нь салгахаар нөгөөх нь очиод талигачийг зодоод дийлдэхгүй байсан. Тэгээд би та нар хүн аллаа шүү дээ. Одоо наад хүнээ эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн.
Тэгээд байж байтал ганаас үхээ нар талигаачийг машиныхаа багажинд өргөөд хийсэн. Энэ үед талигаач ёолоод байгаанд сонсогдсон. Тэгээд тэр хоёр шууд гэрлүү давхиад хүрээд ирсэн. Би гэртээ ирээд наад хүнээ эмнэлэг рүү хүргэж өг гэж тэр хоёрт хэлсэн. Тэр хоёр хувцас сольж өмсөж байсан. Тэгээд би унтсан. Өглөө 8 цагт сэрэхэд ганаас үхээ нар байгаагүй. Хэсэг хугацааны дараа ирээд өчигдөр орой зодон болсон талаар чи бид гурваас өөр хүн мэдэхгүй шүү. Чимээгүй байгаараа гэж хэлээд унтаад өгсөн хэмээн мэдүүлсэн байна. Шүүдэгч нар зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн бөгөөд шүүгдэж инхээтэй хамт гэрт нь унтаж байсан гих гэрч Тамирагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би 2014 оны 9-р сарын 10-ны шөнө намайг унтаж байхад 01 цагийн үед байх. Энэ хэд орж ирсэн. Тухайн үед би унтаж байсан болохоор цагаа нарийн сайн хараагүй. Тэгтэл ганаа надаа хандаж бид нар сая бааранд зодон хийчихлээ гэсэн. Тэгэхээр нь хүн амьтнаар нь гайгүй юм уу? Хүн амьтныг энэ эмнэлэгт үзүүлсэн юм уу гэсэн чинь гайгүй байлгүй гэж хэлсэн. Инхийг байхгүй болохоор асуусан чинь гадаа машинд унтаж байгаа гэсэн. Тэгээд би гараад хартал инхээ гадаа машины арын суудал дээр унтаж байсан. Би түүнийг оруулж ирээд унтулсан. Би инхийг оруулахад нөгөө хоёр зөрөөд машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэднийг харахад өмд цамцсан цус болсон байсан хэмээн мэдүүлэг өгсөн байна. Одоо харин бүгдээрээ амь хохирогчийн ээжийнх нь мэдүүлгээс сонсцгоё. Би 19 настай хүүгээ алдсан. Энэ хүмүүсийг харахаар л дотор өмрөөд байна. Энэ хүмүүс биеэ өмөрөөд энд зогсож байхад миний хүү газрын хөрсөнд ороод 3 жил болох гэж байна. Одоо сүнс гэж байдаг бол та нарыг харж байгаа байх. Би энэ хүмүүст гомдолтой, дэндүү их гомдолтой. Эднэрийн хийсэн хэрэг арай дэндүү зэрлэг. Энэ хүмүүс миний хүүг ямар болгосноо харсан байх. Шороог нь маналзуулаад л миний нүдний өмнө ухаж булсан цогцоо гаргаж ирсэн. Ийм хүүг маань ямар болгосноо харж байгаа байх хэмээн зураг харуулв. Миний хүү хизээч босож ирэхгүй нь ойлгомжтой. Хэргийг үнэн зөвөр шийдэж өгнө. Амийг амиар солино гэж бодож байгаа. Эднэр ял аваад надаас ч залуу хүмүүс гарч ирнэ. Нэгэнт ийм хэрэг болоод өнгөрсөн. Одоо миний хүү хизээч босож ирэхгүй. 14 сая 311 мянга тэг 86 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хэрэгээс болж 14 сая төгрөгнөөс илүү зардал гарсан. Би ганц хүүгээ алуулчаад байж байна. Миний хүү зүгээр ажиллаа хийгээд 9 сарын 10-ны өглөө ээлжнээс буусан. Миний хүү маргааш ажлынхантайгаа зугаалгаар явна гэж хэлж байсан. Миний хүү ажилласаа буучихсан уу гэж асуухад миний улсын дархан хэл 50 хонсон гэж хэлж байсан. Ягаад ч юм тэр өдөр надад манай дархан хэл 50 хонсон гэж хэлсэн. Тэгээд ээжээ хүүнд Батлан хамгаалахын сургуультай эргээд сурыг. Сайхан офицер болъё гэж хэлж байсан. Ягаад ч юм ингэж хэлж байсан. Би миний хүү дүүн оюутан байна. Тэгж байгаад сурч болно гэж хэлсэн. Одоо миний хүүгийн хүслийг хэн биелүүлэх юм? Ээж нь сураад офицер болж чадахгүй штэ. Энэ хүмүүс үнэхээр аимшигтай аллах хийсэн. Хүүг минь олон газар зөөж авчин зодож олон гэмтэл учруулсан байсан. Тэр газруудыг нь аргадах ажлыг хийсэн. Миний нөхөр тахир дутуу. Хүү маань аавынхаа асран хамгаалагч байсан. Аавыгаа өргөөд л мотоцикл дээр суулгаад буулгаад байдаг байсан. Ганц охин дүүн оюутан. Дүүгийнхээ насан туршийн түшиг асран хамгаалагч байсан. Тийм учраас би иргэний хуулийн 509-р зүйлд зааснаар аав дүү хоёрт нь хуулийн тэтгэмж тогтоолгоно. Миний хүү дэд ахлагч цолтой байсан. Сардаа 543,248 төгрөгийн цалинтай байсан. Үүнийг ам бүлдээ хуваахад нэг хүнд 135,812 төгрөг гарч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй 70% группт байдаг аавыгаа тэжээдэг байсан. Дүүдээ сар бүр цалингаасаа 100,000 төгрөг шилжүүлдэг байсан. Иймээс аав дүү хоёрт нь асран хамгаалагчийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжилж байна. Оюутан дүүг нь 6 жил сурлаа гэж бодоход нийтдээ 11 сая 408,208 төгрөг болно. Мөн эмнэлэг аавынх нь группийг жил бүр сунгадаг. Энэ сунгагдаж байх хугацаанд тухай бүр нэхэмжил гаргаж тэтгэмж гаргуулна. Дүүг нь оюутан байх хугацаанд нь тэтгүүлэх хүсэлтэй байна. Ингээд шууд ба шууд бус хохирол нийлээд 25 сая 719,294 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Энэ бол гэрчгүй хэрэг. Энэ хүмүүсийн хэлснээр зүйлчлэгдэж явж байгаа хинэн нүнэн, хинэн худал ярьж байгааг мэдэхгүй. Шүүх цагдаа үнэнээр шийдвэрлэх байх. Миний хүүг ганцхан хүн зодоод алсан гэхэд үнэмшихгүй байна. Миний хувьд энэ гуруулаа алуурчин. Энэ хорвоо дуучилж болохгүй зүйл гэж байдаг юм байна. Өмнөх шүүх хуралдаан дээр намайг уучлахгүй бол та зовондоо гэж хэлж байсан. Уучлж болохгүй юм гэж байдаг юм байна.
Миний хүүхдийг тахир дутуу болгоод ч хамаагүй амьд үлдээсэн бол би уучлах байсан. Амьд хүү имий чинь эмчлүүлээд авах байсан. Амийг нь амиар солино. Энэ хэрэг нэг тийш болж шийдэгдвэл сэтгэл санааны хувьд ч гэсэн гайгүй болох байх. Энэ хэргийн үнэн зөвийг шийдэж өгнө. Миний данс руу Ганагийн нэр дээр 1 сая төгрөг, Сүхэгийн нэр дээр мөн Энхигийн нэр дээр 500 мянган төгрөг шилжүүлсэн. Сүхэгийн ээж нь эхлээд 2 сая төгрөг өгсөн. 9 сарын 15-ны өдөр сая 300 мянган төгрөг шилжүүлсэн. Сүхэгийн төлбөр 3 сая 820 мянган төгрөг болсон. Эдгээр нийт 5 сая 320 мянган төгрөг өгсөн. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа дүнгээсээ хасаагүй байгаа хэмээн мэдүүлсэн байна. Тухайн мэдүүлгүүдээс харахад шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрж байгаа нь харагдаж байна. Гэхдээ бид энд өөрсдөө хэн нь үнэн ярьж байна, хэн нь худлаа ярьж байна гэж дүгнэх гисэнгүү. Энэ бол хууль хяналтын байгууллагын хийх ажил. Тэд өөрсдөө бүх мэдүүлгийг сонсож, нотлох баримтуудтай тулгаад, хуулийн дагуу дүгнэлтээ хийгээд хэрэг нэгэнд шийдвэрлэгдсэн байгаа. Тиймээс бидний хувьд тухайн үед юу болсон талаарх тодорхой ойлголтыг дээрх мэдүүлгээс бүгдээрээ сонсоод ойлголт авлаа. Тиймээс бидний хувьд одоо хэрэг хэрхэн болсон бэ гэдгээс илүү шүүхийн тогтоолт дурддагсан баримтад үндэслээд хэргийн газарт хийсэн үйлдэлгээр үйл явдлыг үргэлжлүүлэн сонсцгоё. 2014 оны 9-р сарын 12-нд Мөрдөн байсаагчид с жигтнэр залгаж хэрэг болсон газруудад очиж үйлчлэг хийсэн байдаг. Эхлээд анх зодолсон гих газрыг шалгасан. Энэ газар нь баарнасаа хойшоо засмал замаар 800 орчим метр яваад сумын төвөөс гарсан задгай газар байжээ. Тэнд суудлын автомашины дугуйны мөр байсан. Машин очоод зогссон. Дараа нь баруун тийш эргээд буцаад сумын төв рүү орсон нь бүрнөөс тодорхой харагдаж байна. Харин зодон болсон гэдгийг нотлох өөр уул мөр тэнд илрээгүй юм байна. Дараа нь үзэлгийг баригдаж буй хороолол руу үргэлжлүүлсэн. Энэ нь сумын төвийн зүүн талд шинээр баригдаж байсан хашаануудын нэг байв. Тухайн хашаанд машин орж дотроо эргээд буцсан дугуйны мөр тодорхой харагдаж байлаа. Машин хашааны хаалганаас дотогшоор 2 м орчим зайд зогсоод буцаж гарсан нь харагдсан. Сэжигтэн ганагаар заалгаж үзэхэд хашааны дотор талд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цементтэй чулуу, мөн ойролцоон цус мэт зүйл шингэсэн шороо байсан. Мөн яг тэр орчимд талигачийн толгой байсан байрлалыг тогтоосон сэжигтний хэлснээр толгой руу цогсон гих цементтэй чулууг эд мөрийн баримтаар хураан авсан. Тэр газарт үүнээс өөр уул мөр илрээгүй. Үүнээс хойш цогцыг булсан гих газрыг шалгаж үзсэн. Сумын төвөөс зүүн хойш аймаг руу явдаг төв замаар 7 гаруй км явхад замын хойд талын жалга руу орсон машины мөр илэрсэн. Машиныг доош буулгаж зогсоосон байдалтай байсан бөгөөд тэндээс цогцыг гол дагаж 50 орчим метр чирсэн мөр харагдсан. Цааш явхад хаттай тэгшин хайрхтай газар байсан бөгөөд тэнд цогцыг булсан байсан. Газрыг ухахад 57 см-ийн гүнээс эрэгтэй хүний цогцос гарч ирсэн. Цааш үргэлжлүүлэн ухахад дээгүүрээ шалтаг хөлдөө хар өнгийн пүү зүмссэн баруун гараа доод талд хөл нь хагас атилттай толгоон хэсэг нэлийхийдээ илс шороо болсон эрэгтэй хүний цогцос гарч ирсэн. Тухайн газраас өөр уул мөр илрээгүй хэмээн тэмдэглэсэн байна. Цогцост үслэг хийсэн тэмдэглэлээс уг цогцос 175 см урттай, толгойдоо 6 см өстэй 20 орчим насны эрэгтэй хүний цогцос байна. Хоёр нүдний завь хаалттай, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, хамрын мөгөөрс бүтэн, үзэгдэх шүд бүрэн, ам хамраас улаан хүрэн зүйл гарч бохирлогдсон, үзүү хоолоод ил гэмтэлгүй, цээшний хэлбэр зөв, хэвлийн тэгш гадна, бэлэг эрэгтний хөгжил зөв, өтгөн шингэний сүмнээс гарсан зүйлгүй, мөчөд бүрэн, нүүрний баруун хацарт 7 гүрчгэнд 2.2 см гүн зүсэгдсэн шарахтай, баруун хөмсгний гадна буланд 2 гүрчгэнд 0.5 см-ийн шарахтай, баруун чихт дээд хэсгээрээ урагдсан шарах, баруун хацар дуух, шанаачих овоож хавцсан, зүүн нүд зүүн чих хацар, духны зүүн хэсэгт овоож хавцсан, зулгаралт цас хуралттай, зүүн хөмсгний гадна буланд 5 гүрчгэнд 2 см хэмжээтэй 1 см-ийн гүнтэй язарсан шарах, зүүн гарын бугалах шуу, сарвуу, мөр баруун гарын бугалах, шуу сарвуу мөр, биеийн ар зоо, нуруу нэлээхүйтэй, өнгөц зулгаралттай, улаан хүрэн тав тогтсон, баруун хөлийн өвдгөнд 4 гүрчгэнд 2 см, зүүн хөлөнд 2 гүрчгэнд 2 см-ийн улаан хүрэн шалбаралттай байлаа хэмээн тэмдэглэсэн байна. Сэжигтнүүд өмсөж байсан хувцснуудыг сумын төвөөс урагшаа торон хашаанд машины дугуй дотор талд байрлуулсан байсанг олж авсан. Эдгээр хувцснуудыг цэнхэр футболконд хийсэн байсан бөгөөд задлж үзэхэд шаргал өнгийн өмд, саарл өнгийн ботинок, цэнхэр замц, улаан хүрэн үдээстэй бүүз,
цэнхэр носон цамц, хар болон цэнхэр өнгийн бэлтгэлийн хувцас, оймс гээд олон хувцас байсан. Бүгдд нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Мөн 2014 оны 9-р сарын 13-нд сумын цагдаагийн хэсэгт Toyota Sprinter маркийн цагаан автомашинд үзлэг хийсэн. Машин баруун урд зүг рүү харуулan зогссон. Доторх бүх зүйл угаасан байсан боловч багаачны завсраар улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хэсэг илэрсэн. Дугуйны хээний завсраар бас баг зэрэг ижил бохирдол байсан. Эд зүйлд үзлэг хийх явцад сэжигтнүүдийн барьж байсан барилгын хашаанд гэмт хэрэгт ашигласан эд зүйлсийг хураан авсан. Үүнд цэвэрлэхэд хэрэглэсэн шалны альчуур, талигаачийн гар утасны зай зэрэг багтаж байгаа юм. Тухайн хурааж авсан зүйлстэй нарийн шинжилгээ хийсэн юм. Одоо та бүхэнд баарнд ажиллаж байсан охин болон баарны эзний мэдүүлгээс хүргэнэ. Шүүдэгчдийн мэдүүлэгт баарнд ажиллаж байсан охиноос болоод тухайн хэрүүл зодон гарсан гэж ярьж байсан. Гэтэл тухайн баарнд ажиллаж байсан охин маань амь хохирогчийн найз охин байсан байгаа юм. Ингээд амь хохирогчийн найз охин буюу тухайн бааранд ажиллаж байсан охины мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би талигаачийг тань. Энэ залуутай үерхэд 1 сар орчим болж байгаа. 2014 оны 9-р сарын 10-ны орой намайг ажил дээр байхад 21 цаг 50 минутын үед гаднаас 3 залуу орж ирсэн. Тэд баруун талын ширээний хойноосоо 2 дахь ширээнд суугаад арх хууж байсан. Тэгсэн талигаач орж ирээд нөгөө залуусын ширээнд суугаад надад хандаж би арх уухуу гэхээр нь надад хамаагүй гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуучууд гарахаар нь талигаач хамт гараад гадаа тамхи татчаад орж ирээд дөрүүлээ талбайд гараад бүжгэлсэн. Тэгээд хамт гарцгаасан. Түүнээс хойш юу босныг нь мэдэхгүй хэмээн мэдүүлсэн. Харин баарыг ажилуулдаг залуу мэдүүлэхдээ би өөрөө сумын төвд өөрийн ахтай хамтран баарыг ажилуулдаг юм. Гэтэл 2014 оны 9-р сарын 10-ны орой 20 цаг өнгөрч байхад өөрийнхөө бааранд ирсэн юм. Учир нь баар ажилуулдаг болохоор орой үдэш янз бүрийн болох вэ гэж бодоод орой болгон баарныхаа гадаа машиндаа сууж байдаг юм. Тэгтэл намайг ирээд бааранд ороход дотор баруун талын ширээнүүдийн хойноос 2 дахь ширээнд урд өмнө ногт харж байгаагүй 20 гаруй насны 3 залуу сууж байгаа харагдсан. Би ч үүдэн дээрээс хараад буцаж гараад машиндаа суугаад 20-30 минут болоход гадна дотроос хүмүүс ороогүй. Харин сүүлд хэдэн залуучууд ороход нөгөө 3 залуу зөрөөд гарч ирсэн. Тэгээд нэг харсан баарны гадаа байсан жижиг цагаан машинд нөгөө залуус ороод суусан харагдсан. Тэгээд удаагүй буухаар нь би нанаасаа очиж одоо дүүнер хайр гэхэд нэг залуу нь нэрээ хэлээд ахтай танилцсан машинд суучих гэхээр нь ах нь юу гэж суух вэ? Та нар хайр гэж хэлсэн. Нөгөө залуучууд буцаад машиндаа суугаад нэг харсан сумын талигаач буюу баяраа залууг суулгачихсан. Та суучих, танаа нутгийн залуу байна гэж нөгөө 3 залуу ярьж байсан. Хэдэд нь талигаач очоод суучихсан юм анзаараагүй. Тэгээд хөдлөөд хойшоо зам чиглээд явж байсан. Би ч баарлогоо орсон гих тус тусын мэдүүлгийг өгсөн байна. Аймгийн шүүх шинжилгээний албанаас гаргасан 45 дугаартай дүнэлтэнд дотор эрхтнийг нээж үзэхэд толгойн хуухны доор гавлын булчинд цус хурсан байсан. Тархины хатуу хальс бүтэн гихтээ баруун талын бөмбөлгөний дээр 200 г орчим хар хүрэн өнгийн бүлгэнсэн цусан хураа зулаа хэсэгт 5-ыг үржих нь 3 см-ийн хэмжээтэй тарих нэсрэлтийн голомт илэрсэн. Шинжаачийн дүнэлтээр талигаачийн биед гарсан дээрх гэмтлүүд нь амь насан таюултай хүнд зэргийн болон хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байна. Гэмтлүүд нь амьд үед үүссэн. Талигаач гэмтэл авснаас шууд ухаан алдах. Түр хугацаанд хөдөлж чадах байсан эсэх нь тодорхойгүй. Цусны шинжилгээгээр бага зэрэг согтолтой байсан. Түүний нас барсан шалтгаан нь гавл тархины олон гэмтээс болж амь нас нь хохирсон. Нас барсны дараа газарт булсан бөгөөд амьсгалын замд гадны биет буюу шороо байхгүй байсан хэмээн тэмдэглэсэн байна. Шүүхээс энэхүү хэргийг судлан, наривчлан шалгаад сүхэ ганаа 2 хохирогчийг зүгээр нэг маргалдаа цогсон биш. Олноороо нийлж зүхтагч боломжгүй байхад нь маш харгислаар зодсноос болж хүн нас барсан гэж дүгнсэн. Тиймээс санаатай аллах гэж үзээд хүнд зүйл ангиар ялсан. Сүхэг зүгээр хамжиж байсан гэж өмгөөлөл хэлсэн ч шүүх зөвшөөрөөгүй. Учир нь тэр хүн мөн л зодон дээр оролцож хамтдаа үйлдсэн тогтоогдсон. Тиймээс хамжигч биш, бүлэглэн үйлдсэн хүний нэг гэж тооцсон. Инхээгийн хувьд хүнэн амны хэрэгт оролцоогүй. Гэхдээ хүн амь насанд
аюултай байдалд орсныг харчгаад туслаагүй, мэдэгдээгүй гэж үзээд ял өгсөн. Харин дараа нь өршөөлт хамрагдаад суллагдсан байна. Ингээд эцэст нь ганаад 25 жил, сүхэд 20 жилийн хаалттай хорих ангид ял идэлхээр болсон бөгөөд оршуулгын зарлыг дээрх 3 хүн хувааж төлөхөөр болсон байна. Энэ бүгдийнхээ дараа шүүгдэгчид давж залдах эрхийнхээ дагуу давж залсан. Тухайн давж залдахдаа мэдүүлсэн мэдүүлгээс нь та бүхэнд хүргэе. Шүүгдэгч ганаа шүүхэд гаргасан гомдолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91-ийн 2-ын 2, 91-ийн 2-ын 11 дахь заалтад заасан гэмт хэргийг би зөвшөөрөхгүй байна. Олон нийтийн болон хувийн өмчийн газар биеэ ёс бус авч явах, зодон цохон гаргах, хэрүүл маргаа үүсгэх зэрэг үйлдэлүүдийг би хийгээгүй. Хэрэг эзгүүхээр болсон. Энэ нь гэрч зөөх жохон бар ашиглуулдаг залуу, шүүгдэгч сүхээ, инхээ нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн хэргийг сүхээ инхээ нартай бүлэглэж үйлдэггүй. Харин би хохирогчийг чулуугаар цогсон бөгөөд хүний амьд хүрснээ маргааш өглөөн нь мэдсэн. Мөрдөн байцаалтын шатан дүмгүүлэгч тэмцэл нь шүүгдэж инхээгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байсан бол одоо эсэргээрээ буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр хэрэгт оролцож байна. Мөн оршуулгын зардалд 7,660,990 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон бөгөөд сүхээ 3,820,000 төгрөг, инхээ 500,000 төгрөг, би өөрөө 1 сая төгрөг, нийтдээ 5,320,000 төгрөг төлөгдөөд байхад инхээгийн төлсөн 500,000 төгрөгийг хасалгүй 2 хувааж сүхээ бид хоёроор төлж барагдуулахаар шийдвэрлсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн ингэр дээрээ дугуй хээтэй цэнхэр цамц эд мөрийн баримтаар хураагдсан боловч баримтаас алга болсон байхад авч хэлцгүй байгаа явдлыг зөвшөөрөхгүй байна. Мөн автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие инхээтэй хуйлдан тохиролцож сүхээг зодоонд оролцсон гэж худлаа гүтгсэн. Хэргийн оролцооч инхээ цэвэрхэн үлдэж сүхээ 20 жилийн хорих ялд аваад байгаа нь миний буруугийнх юм. Энэ бүхнийг залруулж бодит үннээр шийдвэрлэж өгнө хэмээн мэдүүлсэн. Харин шүүгдэж сүхээ гомдолдоо би нуун далтлах үл мэдээлэх гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би ганаатай нийлж хүний амнаас хохироогоогүй, анх цагдаад өөрийн мэдэх болон хүнээс сонссон зүйлээ өөрөө хийсэн юм шиг ярьсан. Хүнд харгас эрүү шүүлтээ сайж хэлсэн үгнээсээ болж хийгээгүй хэрэгтэй гүтгэлдээд шийтэгдээд байна. Уг хэргийг гарах үед би машин дотор арх хэтрүүлэн уугаад унтаж байсан. Инхээ намайг сэрээгээд хүн өргөлц гэхээр нь өргөлцсөн. Тэр хоёр хоорондоо юм яриад байсан. Би ойлгоогүй. Тэгээд гэрийн гадаа ирсэн байсан. Ганаа имлэг хүрэхээр явъя гэсэн. Тэгээд явсан. Маргааш өглөө нь явж нуултсан. Хаашаа явах гэж байгааг мэдээгүй. Машинд суусан. Өдөр нь цагдаагийн ажилчид ирээд биднийг барьсан. Би өмгөөлөгчгүй байцаалд өгөхгүй гэхэд камераар бичлэг хийгээд өмгөөлөгч чинь үзүүлчихнэ. Одоо энд өмгөөлөгч байхгүй. Дараа нь чиний авсан өмгөөлөгч чинь үзүүлнэ гэж хэлсэн. Би өмнөх оройн нь ярьснаа гэрсэн. Өмгөөлөгчтэй байсан бол тэгж ярихгүй байсан. Байцаагч дараагийн мэдүүлгээ тулгаж авдаг байсан. Мэдүүлэг дээр миний яриагүй зүйл зөндөө байна. Би ганааг чулуугаар цогсноос хойш чимээгүй болсон гэж хэлээгүй. Чулуугаар цогсон байх гэж л мэдүүлэг өгсөн. Би үнэн зөвөөр шийдвэрлэмээр байна хэмээн мэдүүлэг өгсөн байна. Ганагийн өмгөөлөгч нь бүлэглэж хүн алсан танхаа сэтэлтэй гэж үзсэн буруу гэж маргасан. Харин хохирогчийн тал прокурор хоёр анхан давж залдах шатны шийдвэр зөв хэвээр нь үлдээгээ чимээг тухайн шүүхтэр хэлсэн. Дээд шүүх баримтуудыг дахин үзээд ингэж дүгнсэн байна. Ганаа сүхэ хоёр эхлээд хамтдаа зодсон үнэн. Гэхдээ алуурчны сүүлийн үйлдэл өөрөөр хэлбэл том чулуугаар толгоороо цохиж алсан үйлдэлийг ганаа ганцаараа хийсэн хэмээн дүгнсэн. Олон баримтуудыг дахин нягтлж судалж үзээд сүхээг хүн алсан гэж үзэх боломжгүй. Зүгээр л бүлэглэж танхаар зодсон гэсэн ангилалд оруулсан. Харин ганаа бол хүнийг санаатай маш хариг саргаар алсан үнэн хэмээн хэвээр үлдээсэн. Ялын хувьд бол тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Ганагийн ялыг нь бол багасгаагүй. Урдных шигээ олон жилийн хорих ял буюу 25 жилийн хаалттай хорих ангид эдлэхээр болсон. Харин сүхэгийн эдлэх ялд нь өөрчлөлт орсон. Сүхээг анх хүн алсан гэж үзэж байсан бол энэхүү хэрэг зүйчлэл нь өөрчлөгдөв. Бүлэглэн танхаа сэтэл дээр зодсон хэмээн сүхээд 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй ангид эдлэхээр болсон байна. Харин шүүгдэгчийн өмнөх шүүх хурал дээр ялгүй өнгөрсөн ба энэ нь хэвээр үлдсэн байна. Ийм нэгэн харамсалтай хэргийг өнөөдөр ярьж дуусгалаад аль болох арх бити хэрэглээрээ хэрвээ үнэхээр зайлшгүй шаардлагатай арх хэрэглэхээр бол тааруулж хэрэглээрээ шууд гэр орондоо очиод амарсаж байгаарай гэж захимаар байна. Тэгээд өнөөдрийн хэрэг гинт хүрээд дууслаа. Тэгээд та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. 2026 онд дараагийн шинэ дугаараар бүгдээрээ уулзцгаая. Баярлалаа баяртай.